урьсан байгаа. Мэдээж цагаан сарын дугаарт бол заавал морин хуур судлаач, хуурч те урлаач хүнийг бид нар бол урих хэвтэй болов уу гэж удаад урьсан байгаа. За сайн байна уу? Сайн байна. Сайн байна. Та голдон саад. Вау, ямар гоё морин хуур вэ? Ох, мөнгөн тоноглолтой. Яста сайхан морин хууртай. За юун түрүүнд бас өглөөний мэндийг хүргэе. Та бас яачих хоёр бас төгжрөл хэрээр гайг байна. Өнөөдөр төгжрөл бол гайгүй шүү дээ. Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Та өөртөө яг гоё микрофоноо бас ойртуулад тааруулаад те гоё тухтаа суугаа. За. За тэгээд юун түрүүнд бас та бидэнд өөрийгөө бас товчхон танилцуулаад ярианд орох уу? За миний хувьд Монголын морин хуурын музейг үүсгэн байгуулагч, морин хуур урлаач, судлаач Сүхбаатар. За тэгээд юун түрүүнд бас бид нар морь жил гарах гэж байна. За тэгээд бас морин хуурын талаараас ярих гэж байна. Тэгээд бас ер нь бол хэдэн жил бас ингээд одоо хуур урлаж байна. За тэгээд мөн үзэгчдэд та өөрийгөө бас энэ талаараа бас тайлбарлаад хэлвэл. За би одоо 27 дахь жилдээ урлаж байна. Хүүхэд бахас л эхэлсэн тийм. За тэгээд ерөнхийдөө бол тэр хоорондоо морин хураа одоо сурахын тулд хөгжмийн багш мэргэжил эзэмссэн. Өөрөө нөгөө уралж байгаа учраас тоглох ёстой гэдэг ч юм уу тэр зарчмаар. Тэгээд тэгж явж байгаа сүүлдээ судалгаа руу ороод тэгээд сүүлдээ тэр маань ингээ баяжсаар гад музей болсон. Одоо манай музей бол нэг 500-аад үзмэртэй. За тэгээд зундаа бол жуулчд бол нэлээд авдаг. Өвөл бол одоо ингээ 7 хоногт нэг 2 монголчуудад зориулсан ардын урлагийн тоглолт байнга хийж байна. Сүүлийн үед бол манай тоглолтыг бол үзэгчид байнга ирж үздэг болсон. За тэгээд ер нь бол үндэсний өв соёлоо одоо олон улсад түгээн дэлгэрүүлэх тал дээр нэлээд дөрвтэй ажлууд эхлэх гээл одоо морь жил гарахаар эхлэх гээл яваад байна. Та музейг үүсгэн байгуулсан гэж хэллээ. Ямар сайхан юм бэ? Монгол өвийг хадгалах ийм том үйл явц хийж байгаа танд баярлалаа. Тэгээд морин хуур монголчуудын хувьд одоо бэлэгдлийнхээ хувьд ямар бэлэгдэлтэй гэж явж байна? Та энийг бүр үндсээс нь тайлбарлаж өгөөч гэж хүсье. За морин хуур хөгжим бол маш эртний түүхтэй. Одооноос 2500 3000 жилийн тэртегээс ул мөрн улбаан байна гэж үздэг. За ер нь бол Хүннүүгийн хаан өнгөрөхөд одоо болшин дээр нь оршуулгад нь хуурдж яасан гэдэг одоо баримт хүртэл байж байгаа. Тэгэхээр тэр үед ингээ хуурдж яасан гэж бодохоор тэрнээс өмнө одоо бас он цагууд байна гэж үздэг тийм. За тэгэхээр морин хуур хөгжим бол яг ингээд одоо логик утгаар нь ажиглаад ах юм бол монголчуудын одоо ах уун соёл тийм ээ аян дайны хэрэгсэл за сүсэг бишрэл ингээд олон зүйлээс ингээд урган гарсан нь бол тодорхой байдаг. За тэгээд одоо Хүннүг үеэс үүдэлтэй хадны сүг зурган дээр хүртэл морин хуурдж байгаа морин хуурын дүрслэлүүд нэлээд байна. За тэгэхээр ер нь бол маш эртний хөгжим гэдэг нь бол тодорхой харагдаж. За тэгэнгүүтээ ер нь бол дэлхийн нийтийн номд хөгжмийн өв эцэг юм байна гэж одоо урлаг судлаач нар бол дуу нэгтээ хүлээн зөвшөөрдөг. За тэгэхээр ер нь бол морин хуур гэдэг хөгжим бол маш эртний хөгжим байна. Тэгээ монголчууд одоо 13 дугаар 100 гэдэг ч юм уу асар их аян дайн те энэ тэнд одоо байлдан дагуулт хийжсэн учраас тэр нөлөөгөөр ингээд бусад номд хөгжмүүд одоо бас санаа аваад үүссэн байх магадaltaй юм байна гэж үздэг. За тэгээд ном гэдэг ярингууч энэ одоо ингээд ном сумны ном багхгүй. Тий. Тэгэхээр одоо энэ бол бидний аян дайны хэрэгсэл тийм ээ. За тэгээд чавхцын одоо морины сүүлээр хийж ийн гэдэг бол морийг бол энэ дэлхийд бас монголчууд маш эртнээс адгуулж одоо 5000 10000 жилийн тэртегээс адгуулсан байна гэж үздэг. За тэгээд тэр утгаараа ч морин жилд одоо дэлхийн бүх морьтнууд Монголд цуглах гэж байна тийм. Гэх мэтлэнгээр ингээд яриадах юм бол маш эртний хөгжим. За тэгэнгүүт энэ хөгжмийн гол хувьдс нь юу вэ гэхээр ерөөсө дуу авийн байгаа. Энэ зүйлийг бидний өвгдөөс 2-3 мянган жилийн тэртегээс олж нээсэн гэдэг нь бол өнөөдөр маш гайхалтай зүйлийг өнөөдөр шинжлэх ухаан ерөнхийдөө ойлгож эхэлж байна. Тэгэхээр энэ хөгжим одоо ингээд татхаар дрррр гэж дуурж байгаа шүү дээ. Тэр маань дуу авийн өөр юм давтамж үүсгэж байгаа. Тэр давтамж нь өөр юм соронзон долгион ялгаруулж байгаа. Тэр соронзон долгион маань
тэр орчны энергийг эерэг сөргөөр нь ялгах одоо увдстай гэсэн. Тэгэхээр одоо хуур ингээд тоглоход тэр аялгуугаас тэр агаар одоо энерги ингээд хөдөлгөөнд орох нь тэр энерги одоо сөрөг нь хаалгаараа гараад эерэг нь хоймортой тэмүүлж тогтхыг л жавар үргэнэ гэж ярьдаг байхгүй. За тэгэхээр бид нар яагаад одоо хүүхдийн өсний сэвлэг ч юм уу цагаан сар ч юм уу те бүхэл баяр ёслолыг морин хуураар эхлүүлээд байна гэдэг маань тийм учиртай. Тэгэхээр энэ нарийн учрыг одоо ингээд судлаач бид нар ингээд нарийн гаргаж ирж тэгээд олон нийтэд яг ойлгуулахгүй болохоор бид нар зүгээр нэг мухрас үсгийн төвшөнд ингээд хэрэглээд байна те зүгээр ингээд хоймортой хуур залуу сайн гэдэг ч юм уу те гэтэл яагаад залах хэвээр тэр хуурн зүгээр ингээд өлгөөтэй байвал одоо нэг учир утгахгүй л байхгүй гэтэл тэр хөгжим ингээд ихшгэлж ийж тэр одоо амин чанар бүх зүйл нь ингээд учир утга нь оршино гэж. За тийм учраас ерөнхийдөө би 2-3 жилийн өмнө бас нэг ингээд акц центр хийгээл гудамжинд морин хуур хаялаа гэж бөөн сенсац болж исэн. Тэр зүйл би яагаад гэвэл монголчууд бид нар ингээд өв соёлоо зүгээр л өв соёл гэл ингээд нөгөө цээжид дэлдэнэ гэдэг шиг яриад байдаг болохоос яг нарийн учрыг ингэж гаргаж ирж олон нийтээр ингэж ойлгохгүй байна гэдэг ойлголтыг хүргэхийн тулд бас нэг ингээд сенсац центр тэгдэг явж. Тэгэхээр энэ бид нар одоо өлгөөд байх биш өлгөөтэй хуураа одоо өөрсдөө тоглож иж тэр одоо хүн тэр морин хуур тэгээ байгаль одоо энэ бүх зүйлийн холбоос үүсэх юм аа гэж. Тэгэхээр байгаль хүн хоёрыг холбодог хамгийн том одоо гүүр гэж хэлж болно тийм учраас Монголын төр хүртэл ингээд зарлиг гаргаж төрийн тэргүүн хүртэл зарлиг гаргаад ингээд явж байна. За тэгэхээр төрийн одоо сүүлийн одоо ерөнхийлөгчийн зарлиг бол бүх нийтээрээ одоо тоглож сурья гэдэг ийм утга учиртай зарлиг. Тэгэхээр энэ бол бас одоо миний олон жил яриад явсан зүйлийн нэг юм үндэс ингээд бүрдэж байна гэж миний хувьд бэлгшээж хүлээж авдаг. Тэгээд маш олон жил яг уу би мэдээж бүр ингээд албан ёсны мэрэгжлийн судлаач биш ч гэсэн одоо музей байгуулах төвшөнд хүртэл явсан учраас нөгөө ялтчгүй ингээд судалж байгаа. Гэхдээ нөгөө нэг би албан ёсны одоо шинжлэх ухааны доктор ч юм уу хүн биш учраас бас хүмүүс хүлээн зөвшөөрөх гэж нэлээд болдго юм байна. Тэгээд миний хувьд бол яг уу ярьсаар байгаад олон зүйлийн ингээд учир утга юмнуудыг бүрдүүлээд яваад байгаа. Тэгээд одоо цаашаа миний зорилго бол яг уу одоо албан ёсоор нэг судлаач болъё да. Доктор болъё да л гэсэн зорилготой ажиллаж байна да. Мөн тэгээд бас юун төрөнд бас танд одоо хамгийн ойр за тэгээд ер нь хамгийн сэтгэл шингээсэн бас бүтээл байдгүй тэгээд байдаг бол бас та манай студ дээр бас жавхыг үргээч гэж. За яг хөө миний хувьд одоо 27 жил морин хуур урлагтаа эхний нэг 5-10 жил бол нөгөө сонирхлоороо хийдэг байж байгаа. Дараагийн нэг 5 жил бол яг мэрэгжлийн газар оюутан байхдаа одоо морин хуур ингээд зүлгэхээс өсвөлээл хийж сурсан. За тэгээд сүүлийн 10-15 жил бол яг компани болгоод ингээд морин хуураа одоо олон нийтэд бас түгээн дэлгэрүүлэх гэж үзэж байна. Тэгээд компани болонгууд чи эхлээд нэг эхний 5 жил нөгөө хүн ажилуулж сурах одоо олон зовлон бэрхшээлийг туулаад тэгээд одоо сүүлийн нэг 5 жил яг учраа бол явж байна. Тэгээд өнгөрсөн 25 онд би бас гайхалтай зүйлийн ард гарсан. Тэр нь би жидэ зориулж 108 морин хуур уралж 108 морин хуурын үзэсгэлэн гаргасан. За тэр үзэсгэлэн маань нийслэлд гараад дараа нь Увс аймгийн 100 жилийн ой дээр гараад намар Дорнод аймагт гараад ингэ явж байгаа. Одоо цаашаа энэ үзэсгэлэнгээ энэ жил бас морин жилдээ бас багтаж гарах. Ер нь бол бас ихэнх хувь нь нөгөө зарагдсан. Тэгэхээр одоо нөхөж гоё сайжруулж хийгээд морин жилд гаргаад тэгээд олон улсаар бас гаргаж явах юм зорилготой байна. Тэгэхээр ер нь бол олон улсад ингээ морин хураа нэлээд таниулах юм зорилготой. Тэгээ яг хөө би одоо морин хуур маань яг нөгөө хийл энэ төр хөгжимтэй адилхан зүгээр нэг юм бор энгийн болчиход байгаа шүү дээ. Нэг минималист тэгэхээр яг бас нөгөө өв болж үлдэх нь бас жоохон одоо 100 жилийн дараа тийм зүгээр игэл одоо бор хуур нэг тийм айхтар үн цэнтэй өв болж үлдэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо ингээд 100 жилийн өмнөх хуурнууд маш гоё үнэтэй өв харагдаад байдаг байхгүй нөө ийм гоё ирээн сэлбэртэй энэ төр. Тэгэхээр буцаагаад одоо тэр зүйлийг одоо юу инновац болгоо хуурынхаа
хийцэнд оруулж ирэхийг бас хүсээд ингээд хийсэн. Сая би нэг өнгөрсөн 11 сар 12 сарын хооронд өөртөө нэг 30 хоногийн челленж зарлаад. Тэгээ 30 хоногийн турш нэг ийм хуур урлсан. Та өөрийнхөө морин хуурыг танилцуулаач дэлгэрэнгүй лээ. Энэ одоо манай Гонон гэдэг ийм брендийн хуур байгаа. За. Гонон гэдэг монголчууд их урт хүзүүтэй хурдан морийг бол тэгж хэлдэг. Тэгээд ер нь бол эртний хуурнуудаас санаа авч хийсэн. Та нэг танилцуулж өгч болох өөрийнхөө уурсан. За ерөнхийдөө энэ ширэн цартай хуур. За энэ хоёгт хийгээр чимгэлэгдсэн. Хоёгт хий гэдэг маань юм бат бүхийг бэлэгдсэн. За тэгээд энэ мөнгөн тоногтой. За энд нэг 15 лангийн мөнгө орсон. За энэ дээр ингээд алтан шармал гэргээтэй. За ингээд хазаар нь хүртэл мөнгө тийм ээ. За тэгээд энэ хуурны энэ мод нь өөрөө бүр Америкаас авч ирсэн юм агч мод. Одоо хамгийн үнэтэй хийл гэдэг мод байхгүй. За ийм модоор ерөнхий их биеийг ингээд хийсэн. За тэгээд энэ цар нь өөрөө дотроо цагаан зандан гэдэг үнэртэй юм модоор доторлсон. За тэгэнгүүт энэ хуурны ингээ үнэрлэхээр дотор нь анхлын үнэр байнгын байж. Тэгэхээр бүрэн утгаараа нөгөө энерги одоо ингээд 5 м хүйт хөлж чинь тий. За тэгээд ерөнхийдөө энэ уран дархан Монгол зураач гээд Монгол зургийн зураач 2 хүн оролцсон. Тэгээд бос нь бол яг би өөрөө ингээ 30 хоногийн турш уралсан юм хуур байгаа. Тэгээд морин хуур урлахад маш их хугацаа ордог юм байна. Маш их хөдөлмөр ордог юм байна. Тэгээд ур ухаан одоо сэтгэл зүй төвчээр ингээд маш олон зүйл шаардж бий болдго юм байна гэдгийг л ард олондоо таниулах юм зорилгоор 30 хоног ингээд яг хийж байгаа бүх процессоо одоо ингээд харуулсан байхгүй. Тэгээд тэрийгээ бас YouTube дээр ингээд байршуулсан. Тэгээд яг хүмүүс нэлээд үзээд одоо морин хуур гэдэг чинь маш их одоо юм болж иж бүтдэм байна гэдгийг. Ер нь бол морин хуурыг ингээд өлөгчгөр нэг юм сандал ширээ гэдэг шиг нэг зүйл харагдаад байдаг. Гэтэл энэ маань дотроо маш олон нөө деталь ажил байгаа. Одоо жишээлбэл нэг юм шигтгэ хийхийн тулд ингээд нэг өдөр сууж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм ажлууд байдгиймаа гэдгийг л ерөнхийдөө ойлголт. Ер нь бол манай нөгөө хүмүүс морин хуур яагаад ийм үнэтэй байдгийг гэдэг байхгүй. Гэтэл тэр маань өөрөө олон одоо нэг сарын хөдөлмөр байна шүү дээ. Тэгэхээр доороо нэг сарын цалинтай дүүцгүүц тийм ээ. За дээрэс нь энэ алт мөнгө өөрөө үнэт эдэлгээд ингээд яваад их юм бол маш их үнээр бүтдэг. Бид нар одоо хамгийн энгийн нөгөө сургалтын ч юм уу юм хуурнуудыг яг зүгээр нэг үйлдвэрлэлийн аргаар хурдан хийгээд байгаа болохоос яг ийм үн цэнтэй бүтээл айлын хойморт байх ч юм уу үе дамжаад явах зүйлсүүд бол маш их цаг хугацаа орж иж зарим нь бүр бүтэн жилийн тэр уралж ижил бий болж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг морин хуурыг урлахад бол ерөнхий 30 хоног зарцуулагддаг. Тэгээ ер нь бол яг тогтмол яг энэ одоо дунджаар бол 30 хоног үгүй. Ер нь бол тийм одоо нөгөө сэлбэр ихтэй байх юм бол нэлээд л удна гэсэн. Зарим одоо би 2-3 сар одоо ажлынхаа хажуугаар хийж иж гаргасан хуурнууд байгаа. Ер нь тэр 108 хуурыг би 6 жилийн турш хийсэн. Ямар том ажил вэ? Тэгэхээр яг нөгөө тэр болгоно нөгөө төвчээр тэгээд яг нөгөө тухайн үед айгүй их шатдаг байсан л да. Одоо ингээд ийм их одоо зүйлийг хийж яхад ингээд хүмүүс анзаарахгүй ер нь бол эргэн тойрны хүмүүс ч гэсэн их үнэлэхгүй харсаар байж яасан үнтэй ингээд гэдэг ч юм уу ийм байна гэдэг. Тэгээд би нэг хураа аксам нэг хэсэг тавьдаг байсан. Одоо бол ерөнхийдөө бас хүмүүс нэлээ их ойлгочоод байгаа болохоор тэгээд ингээд хүн чинь намжичтэй юм шиг. Үнийг нь илүү ойлгоод тий. Нэг хэсэг би сошиалоор айгүй их тэмцэлдэг байсан байхгүй. Тэгээд яг хөө зүгээр яг хөө тэр ч гэсэн бас хэрэгтэй л байж дараа нь ингээд одоо ингээд хүмүүс комент мэдчихээр нэрэл өөрөө чинь л ярихаар ойлгосон шүү л гэдэг. Тэгэлгүй яг бас морин хуурын талаар бас ингээ музей байгуулагдав. Мөн морин хуурын талаар 108-ыг хийгээд урлаад мөн дээрэс нь сошиал дээр бас ингээд хийсэн үйл ажиллагааны ачаар мэдээж хэрэг морин хуурыг бас та бараг амьлуулж гинүү да бас. Тэгэхгүй бол бидний бас нөгөө өв соёл гэдэг зүйл маань бас нэлээд мартагдах тал руугаа зүйлсүүд бол нэлээд байдаг. Би бас олон хүнтэй ярилцахад нэлээд ингэдэг, тийгдэг гэдэг зүйлсүүдийг сонсч байсан. Тэгээ би бас яг таны хийж байгаа үйл ажиллагаа бас ажилттай нь үсэн. Үнэхээр их
бүр хувийн зүгээс бүр яг хэлэхэд маш их баярлж байгаа. Бас манай баг хамт олон ч гэсэн бас таныг бас үнэхээр их хийж байгаа үйлс болон те ажилч бас үнэхээр их баярлж байна. Тэгээ дээрээс нь бас би танаас бас яг энэ морь хурыг бас бид нарт бас жаврын үргээч гэж бүр хүсээ түрээ гэдэг. Тестгүй гэдэг шүү дээ. За би нөгөө товчхон л одоо тоглоё. За тэгээд За би нөгөө ойрд морин хураа хийсээр байгаад бэлтгэл байхгүй гар хөлж байгаа хатуу байгаа. Баярлалаа. Ямар гоё юм бэ. За тэгээд үзэгчдийн болоо та бүхний маань амьдрал ах хуурын хөгмөд тэгшэрч явах болтугай гэж өрөө. Ерөөл Батар шигээ. Ерөөл Батар шигээ яваа гоё баярлалаа. Ямар гоё би. Сэтгэл санаа сэргээд Монгол хүн болохоор яалтчгүй морин хуурын аялах уу гэдэг яг бидний нөгөө цусыг одоо баясгаж сэтгэл хөөргөнө гэдэг шиг л юм болж байна. Ямар ч Монгол хүн ер нь морин хуурынхаа аялгуугаар сэтгэл нь сэрэгдэг баг. Тий. Морин хуурыг айл болгон гэртээ тавиач гэж одоо уриалга гарсан шүү дээ тий. Ер нь ингэж гэртээ бэлэгдэл болгож тавих нь яг ямар учиртай байх уу? Ингийн одоо ашиг тус нь юу ах уу? Тий. Энэ нь яг үнэхээр би өвөө хамгаалж ийн гэж үзэж өөрийгөө болох уу тий. За тий энэ чухал та. Одоо жишээл морин хураа ингээд дээдл нь залж штэ. Энэ морин хуур хөгжим бол Монголын өв соёл бөгөөд урлаг соёлын цогцлбор гэж ойлгож болно. Энэ хөгжимгүйгээр хөөмийг төсөөлөх аргагүй. Энэ хөгжимгүйгээр уртын дууг төсөөлөх аргагүй, бие биелгээг төсөөлөх аргагүй. Тэгэхээр бусад өвүүд маань нөгөө бит бус өв байхгүй юу? Тийм учраас хөөмийг аваачид үлгэж болохгүй. Тийм учраас энэ бүх урлаг соёлынхоо төлөөлөл болгоод морин хураа дээдлэн залж байгаа гэсэн үг. Нэгдүгээр ойлголт нь. Тэгэхээр энэ морин хураар дамжаад бүх өв соёлоо бид нар хамгаалж байна гэсэн үг. Хоёрдугаар ойлголт нь бол ерөнхийлөгчийн зарилэгт хүртэл Монгол хүний оюун санааны ихшгэн судар юм аа гэж тодорхойлогдсон байдаг. Энэ бол хамгийн чухал зүйл байгаа юм. Түрүүн өөрөө маш зөв зүйл хүнжин л одоо миний цусыг ингээд хөөргөөд гэдэг тийм. Энэ бол ямар учиртай вэ гэхээр морин хуурын түрүүн би хэлсэн гэж дуурж байгаа чимээнээс юм соронзон давтамж үүсэж байна. Тэр давтамж бидний эхлээд чихэнд очино. Чихнээс энэ тарих буюу ухамсарт очиод тэрнээс зүрхэнд очиод зүрх сэтгэлд. Тэгээд тэр зүрхнээс цусан хангамжаар дамжаад бүх бие организм эдэсийн төвшөнд очиж задарж байгаа ихшгийн найрлага маань. Тэгээд ирэхээр тэр ихшгийн найрлага эдэсэд хүрээ задрахаар Монгол хүмүүс ялангуяа морин хур сонсохоор яа өстө шар ус босчлоо гэж ярьдаг тийм. Тэгэхээр тэр хавийн чи ингээд эдэс баярлаад байна гэсэн үг. Тэгээ би монголчуудад одоо сүүлийн үед маш их зүйл ингээд сошиалар хэлдэг л дээ. Тэрний яаж өнөхөр морин хураа бид нар яг ингээд ойроос амьдаар ингээд байнгын сонсож явах юм бол бид нар баг энэ хорт хавдар гэдэг өвчин тусахгүй. Яагаад гэж гэхээр тэр хавдар ч юм уу тэр эсийн төвшний өвчнгүүд бол нөгөө нэг уур бухимдал гомдол харуулсал тий уйтгар гуниг стресс хямрал тийм зүйлүүдээс болоод нөгөө одоо итгэхгүй болоод тий тэр зүйл ингээ хөдөлгөөнгүй болоод ирэхээр тэр өвчнүүд үүсэт байна. Тэгэхээр энийг чинь хөдөлгдөг зүйл тухайн тэр цус хөөрнө гэдэг шиг тий тэгээд ирэхээр тэр эдис ингээ буцлаад одоо хөдөлгөх нь шүү дээ. Ихшгийн найрлагаас хамаарат тэгээд ирэхээр бид нар эрүүл байх тэр үндэс үүсэж байна. Тийм учраас оюун санааны ихшгэн судар гэдэг маань одоо би тоглоод та сонссон бол тэр судар ном гэдэг яг юм бичээстэй юм зүйл шүү дээ тийм. Гэтэл тэр морин хурыг сонсоод эд исэн сэргээд ирэхээр дотроосоо та нөгөө судар буюу
нөгөө өвөг дээдсийн тэр мэдээлэл одоо тэр өнгөрсөн үеийн тэр өвөг гэдэг байгаа тэр мэдээллүүд чинь ингээд сэргэж өгөх нь тэр нь л одоо та өөрөө судар болох юм аа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар энэ морин хуураараа одоо бүр соён гэгэрмээр байгаа. Тэгээ миний хувьд энэ музей дээр одоо ингээд хуурын одоо гоё бясалгал одоо юу гэдэг те айгүй олон зүйлийг ингээд хийх гэл ингээд бодоод явж байна л да. Тэгээ бид нар яг энэ зүйлээ үнэхээр одоо бүр ингээд шинжлэх ухааны одоо улс суурьтай те ингээд гаргаж ирээд яг олон нийтэд ингэж юу яах вэ дэлгэрүүлэх ёстой байна гэдэг дээр л одоо ажиллаад яваад байна. Дээр үед бол яг тэр нь бүрэн утгаараа хэрэгждэг байж. Нөгөө морин хууртаа ингээд өвгөн те туйлаа хайлаад яг Монгол гэртээ ингээд тойрч суугаад те ялангуяа өвлийн цагт одоо бүх юм анир чимээгөө лус хүртэл ичсэний дараа ингээд туйл хайлдаг. Тэр чинь өөрөө ерөөсөө л тэр хүмүүсийг ингэж дотроос нь тэр ингээд бүх сэтгэн бодох одоо бүх зүйлийг сэргээж гэнэ гэсэн. Одоо бол бид нар зөвхөн гаднаасаа л бүх мэдээллийг аваад шүү дээ. Одоо гар утсаараа ч юм уу тийм ингээд тэгэхээр ингээд дотроосоо тэр хүн одоо ухамсар бий болохыг л бид нар одоо ухамсараа дандаа гаднаас сэнгэлээд байна. Мэдээлэл те мэдрэмж тэр дотроосоо л гарч ирэхийг л одоо хэлээд байна гэсэн үг. Тийм учраас морин хуураараа одоо бид нар бүр бүх нийтээр соён гэгэрмэр цаг ирсэн байна гэж миний хувьд бодож байгаа. Залуучууд хүүхдүүдийн хувьд морин хуурыг хэр сонирхож байна? Яаж ер нь хүүхдүүдэд морин хуурын ач тусыг илүү ойлгох боломжтой гаргалгаа байгаа бол? За сүүлийн одоо нэг 15 жил бол үнэхээр одоо сонирхож байгаа хүүхдүүдийн тоо маш их болсон. Одоо эцэгчүүд ч гэсэн энэ зүйл дээр анхаарж байна. За сургуулиуд ч гэсэн анхаарж байна. Одоо ерөнхийлөгчийн зарилгыг үндэслээд бас бүх сургуульд нэг 7 дугаар ангиас 8 дугаар анги хооронд морин хур орох гэдэг шүү дээ. Монгол бичгнэг бид нарт ордог байсан шүү дээ. Тэр шиг. Тэгэхээр чин бүр гоё болох гэж байна гэсэн үг. Зүгээр миний хувьд олон нийтэд бас энэ тал дээр нөлөөлөх гэл янз бүрээр л одоо үздэг. Одоо би морин хуурын анх ингээл морин хуурын флаш моб гэж хийж ирсэн. Тэгээ маш олон хуурч хүүхдүүд ингээл анх олон хуурч ингээл цуглуулж л. За гих мэтлэнгээр ингээд жижиг юм юмнууд хийгээд яваад байдгийн. Тэрний нөлөөгөөр одоо манай жишээлбэл зөвхөн манай сургуулийн төвдөгт сард нэг 50 хүүхд бол байнгын ингээд сурж идэг. За нэг нь 3 сар сураад гараа явлаа гэх дараагийнх нь илсэл ингээд сурж идэг. За тэгээд одоо нийслэлд бол дор хожиг нэг 20-од морин хуурын сургалт бол байна. Тэгээд ирэхээр ер нь бол бас нэлээ ингээд урд урдныхыг бол дэлгэрж байна. За тэгэхээр одоо манай музей бол яг хүүхд рүү чиглэсэн ажлууд хийгдэж байгаа. Яг хувийн сургуулиудтай бол нэлээ хамтраад ажиллаад байна. Яг бол хувийн сургуулиуд ингээд төлбөрөө төлөөд үзчихдэг учраас улсын сургуулиудыг одоо яаж хамруулах вэ гэхээр одоо болж игэл төрөөс бид нарт жоохон хувьсах зардал өгөөч юм уу те. Бид нар мэдээж тийм чин тоог дулаан тий цэвэрлэгээ үйлчлэгээ гэд зардал гарч байгаа учраас ядаж тэрийг ингээд өгчих юм бол бүх сургуулиудын одоо жил болгон 5 дугаар анги гэрж үздэг ч юм уу тий. Яг нөгөө морин хуур одоо сурах яг насан дээр нь үзүүлээд ингээ музейн байд юм байна ингээд яриад тий. Яг хүүхдэд амьдаар ингээд нөлөөлөх юм боломжийг бүрдүүлэх гээл явж гэн. Тэгээ одоо яам тамгын газар руу бас хүсэлт мөсөлтөө өгөх гээл ер нь бол морин жилд хууртай Монгол гэсэн юм олон улсын төсөл хэрэгжүүлэх гэж байгаа манай төвийн зүгээс. Тэгээд тэр төслийн хүрээнд л одоо энэ ажлуудыг хийндэлэгдсэн. Морин жил гэл төр зур нэг хоошинд одоо ингээд нэг 2 хоногийн дараа гарлаа да. Тэгээд хууртай Монгол гэсэн төслийн нээлт гээд нэлээд том арга хэмжээ хийх гээд одоо бид нар бас бүхэн өргөөнд үйл ажиллагааг сая азуулахад нөгөө дуучин болдтой таараад бас хальт ажиллаа яриад авлаа. Гих мэтлэнгээр ингээд явж байгаа. Тэгээд ер нь бол юм нөлөөллийн ажлууд л нэлээд хийх хэрэгтэй байна гэж үздэг. Тэгээд миний хувьд бол нөлөөллийн маркетинг гэдэг юм талыг барьж явдаг байхгүй. Тэр нь ганц бие биш. Ерөөсөө морин хуур хийж байгаа бүх хүнд, за сургаж байгаа бүх хүнд, за морин хууртай холбоотой бүх хүнд нөлөөлж явах үзэл хийдэг уг санаа нь. Тэгээ бас танд баярлалаа. Тэгээ хийж байгаа ажилд бас бүр нэлийн бүр ингээд ер нь догдолж байна бас тэгээ хууртай Монгол гэдэг. Мөн үргэлжлүүлээд бас үзэгчтэй бас одоо морин хуурын талаар хэлэх хамгийн чухал захиас тань одоо ер нь юу байна вэ те. За тэгээд ер нь бол айл болгон морин хураа дээдлэн дэлгэрүүлсэн байгаа. Тэр дундаас сар шинийн баяраар морин хураа сайхан ихшгэлүүлэх хэрэгтэй. Тэр ихшиг аваа дуу аваа л одоо
байж иж биднэрт яг бүрэн утгаараа цогц утгаараа нөлөөлнө гэсэн үг. Яг хөө бид нар хоймортой залж байгаа нөгөө нэг хүндэтгэл буюу өв соёл те Жансан нургуу хэлсэн байдаг тэр үг үнэхээр үнэтэй сайхан үг байна гэж би ойлгосон. Монгол түмний яг албан ёсны 3 шүтэн байна гэж байгаа. Одоо жишээл нэгдүгürt бидний дундаас одоо энэ дайны дэлхийд цойлж гарсан Чингис хааны те хөрөг. За хоёрдугаарт нь энэ дайны дэлхийн талын одоо байлдан дагуулсан юма гэдэг баримт бичиг буюу сертификат буюу Монголын нууц товчоо. Гурав дахь нь бол оюун санааны ихшин судруулсан морин хуур. Энэ гурав бол бидний албан ёсны шүтэн. Бусад хүн одоо бурхан буддагаа шүтнүү, Есүс Христтэй шүтнүү, бөө лама шүтнүү те тэр бол хүмүүсийн ховийн одоо шүтэн одоо шүтлэг одоо магадгүй би урлагийн хүн учраас янжин лам бурхнаа шүтнэ гэдэг ч юм уу те тэр ховийн одоо болоо явчихж штэ. Бидний бүх нийтээр албан ёсны шүтэн бол энэ гурав байна. Тэгэхээр энэ морин хуур хөгжмийг бид нар зүгээр нэг хөгжмийн зэмсэг гитар хийл гэдэг шиг ойлгож бас болохгүй. Энэ дотор одоо бидний өв соёл одоо үндэсний язгуур ухамсар те бүхэл зүйл оршиж байгаа шүү гэдэг талаас нь бодох хэрэгтэй. Тэгэхээр маш өргөн цар хүрээнд бид нар авч үзэх хэрэгтэй. Түүнээс нэг юм хөгжмийн зэмсэг шиг бас харьцаж болохгүй л гэж хэлмээр байгаа. За баярлалаа. Юун төрөндөөс нөгөө бидний ярилцах цаг бас нэлээ богино ханд бас дуусах болж байна. Тэгээд мөн мэдээж бит хоёрын бас нөгөө асуугаагүй. Тэгээд таны бас орж ирээд хэлмээрсэн зүйл байгаа бол та хэлж болно. За баярлалаа. Тэгээд морин жилд одоо Монгол хуур төв морин хуурын музейгээс одоо хууртай Монгол гэсэн олон улсын төсөл хэрэгжүүлж байгаа. Энэний хүрээнд бол бид нар нэг 5-6 ажлыг бол хийх гэж төлөвлөсөн байна. За нэгдүгээрт нь бол хууртай Монгол гэсэн төсөл маань одоо морин хуур тоглож байгаа бүх хүүхдүүдийн дунд ийм уралдаан тэмцээнүүд зохион байгуулна. Үе үе шаттай. За одоо олон улсаас ч оролцсон. Ковид үеэр ер нь хууртай Монгол гэдэг олон улсын фестивал гэж хийсэн онлайн фестивал. Тэгээд дэлхийн 20-д орноос 200-д хүүхэд оролцоод тэрийгээр одоо анх одоо намайг бас олон нийт ингээд ер нь танилцуулсан гэж болно. Анх бол хинч мэдгүй зөвхөн хуураа урлал суудаг гэсэн бол ер нь жоох олон нийтийн ажил маань тэгж дэлгэрсэн гэж ойлгож болно. За тэгээд одоо хууртай Монгол төслийн хүрээнд бол хууртай Монгол 21 гэсэн бас төсөл ер нь бол манай төр засгийн зүгээс дэмжин гэдгээ урьдчилсан байдлаар илэрхийлсэн байгаа. Энэ бол ямар гоё төсөл гэхээр 21 аймгийн шилдэг морин хуурчдыг нэг дор цуглуулад тэгээд 21 үлээ одоо ингээд 21 аймгийн тойрон тоглолт хийх гэж морин хуурын тоглолт. Тэгхийн бол жинхэнэ нөгөө нэг бүрэн утгаараа монголчууд их сэрэн гэж бодож байгаа. За тэгээ 21 аймгийн шилдэг морин хуурчдынхаа одоо тэр онцлог аюулнууд одоо нутгийн татлагууд биш ховордсон тий тэднийг гаргаж ирээд тэр ховордсон татлагаар одоо пянз гаргана гэдэг ингээд зорж байгаа. Тэгэхээр бол тэр бол түүхэн одоо баримт болж үлдэнэ. За тэгээ 21 морин хуурч маань 21 аймгаар явхдаа байгалийн үзэсгэлэнт онцлог газрууд дээр одоо контент бүтээж одоо увс нуурын хөвөнд гэдэг ч юм уу тий хуурдаж одоо контент бүтээж ингээд явах ийм төсөл байгаа. Хамгийн том төсөл маань. За тэгээд нэг юм морин хуурын тухай баримтат кино хуур гэсэн юм баримтат кино хийж эхэлж байна. Гэх мэтлэнгээр ингээд олон нийтэд ямар сувгаар нөлөөлж болох вэ? Энэ бүх сувгаар нөлөөлөх гэж байгаа. Тийм учраас энд одоо зөвхөн бид нар төр засаг маань сайхан дэмжээсэ. Түмэн олон маань одоо уухайлж те алгаа нийтээсээ те ташч те дэмжээсэ. За тэгээд өргөн нийтэд хүргэдэг одоо танаа телевиз одоо бусад энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд сайхан дэмжээсэй л гэж бодож байна. Энэ бол хамгийн чухал зүйл дэмжлэг те. Энэ бүх дэмжлэг байх юм бол бид нар яг сансан зорьсон бүх зүйлээ хийгээд энэ нь бол ганц одоо би ингээд бизнес хийх гээд томрох гад те баяжих гээд байгаа биш. Монголын өв соёл болсон морин хур хөгжмөө бүх нийтээрээ ингэж олон нийтэд таниагууд нь таниулж те мэдээгүүд нь мэдүүлж ингээл явахыг зорж байгаа. Тийм учраас бүх нийтээрээ сайхан дэмжээрэй гэж хүсэж байна. За тэгээд бас манай нэг одоо шууд дамжуулж байгаа. Тэгээ бас нэг манай үзэгчдээс бас танд бас сэтгэл ирсэн байна. Тэгээд морин хууруулаад Сүхбаатар таны энэ морин жилийнх нь одоо санаж сэдсэн их ажилд нь өндөр их амжилтыг хүсэн өрөө.
төслөн дэлгэрэн хөгжих болтугай гэж танд хандуу нараа хичээсээс ингэж өгсөн байна. За тэгээд танд бас бидний урилгыг хүлээн авч ирсэн танд бас маш их баярлалаа. Бас гоё үйл ажиллагаанд нь бас мэдээж хэрэг морь жил гарах гэж байна те 2026 онд морь жилдээ гал шиг дөрвөлцөж те морь шиг давхаарай гэж танд бас хүсэн өрөө. За баярлалаа. Тэгээд танаа телевизийн хамт олонны болоод үзэгч олонны маань ахуй амьдрал Алтан улс мэт өөдөө дэшээ байж хуурын хөг мэт тэгшэрч явах болтугай гэж өрөө. Баярлалаа. Эрүүл Батар шиг. За. За.